За бүгдээрээ нь эзний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ гэтэл номынхоо 15 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээс 16 дугаар бүлгээ дуустал судалнаа. За хамтдаа залбираад эзний өдрөө анхаарлаа хандуулъя. Зүрх сэтгэлээ нэлээдээ байж өнөөдөр бидэнд өөрийнхөө үгийг өгөөсөө бидний амьдралд үнэхээр сайн өөрчлөлтийг авчрах бас тэр урам зориг өгөөсөө алхмыг бас хийх тэр хүчийг өгөөсөө гэж хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан танд маш их баярлалаа. Энэ цугласан хүний бүрийг Есүс таныхаа нутагт өргөе. Үнэхээр бидний зүрх сэтгэлийг нээлттэй байлгаж таны үгнээс өнөөдөр уншиж, суралцаж, сонсоход та үнэхээр харин сүнсээр өгөөрэй гэж хүсье. Есүс энэ цагаар бүгдийг таныхаа нутагт даатгахыг та энд яриарай. Та энд өөрийнхөө үгийг бидний зүрх сэтгэлд хэлээсэй гэж таныхаа аав нэрээр залбирanгуйж байна. Амен. За өнөөдрийн 15 дугаар бүлгийн 22 дугаар ишлэлээс эхлээд Египтээс гарсан, Египтийн боломжтоос чөлөөлөгдөж байгаа Израилийн ард түмний 40 жилийн цөлийн аялал эхэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө 40 жил яагаад Израильчуудыг цүлд байлгах болоо гэдэг шалтгаан бас өнөөдөр 15 16 дугаар бүлгээр бас тодорхой болно. Тэгээ ер нь бол энэ ямар ч одоо мал тэ эд хөрөнгөө туугаа явахад 40 жил явах ямар ч боломжгүй газар. Энэ бол цөөхөн хэдэн өдрийн аялал гэж юм үздэг байхгүй. Тэгээ энэ бол тийм хол зам биш байсан. За мэдээж цүл гэдэг бол хүнд хэцүү удаан явна. Тэгтээ 40 жил явж явахаагүй газар байсан. Энийг ойлгоо. Харин яагаад бурхан Израиль өөрийнхөө ард түмнийг 40 жил цүлд байх болов? Энэ бас бидний өнөөдөр энэ цүлийн аяллаа туршид үргэлжлэх бурхны энэ Библийн санаа гарын бурхны бидэнд бас хэлж байгаа ойлгуулж байгаа бас чухал сэдвүүдийн нэгэ. За тэгээд бүгд энэ хамтдаа уншиж шүү заяа. За тэгээд зарим нь дагаад уншиж болно, зарим нь хараад дотроо уншиж болно. 15 дугаар бүлгийн 22-оос өнөөдөр 16 дугаар бүлгийг бид дуустал уншина. 15-22-оос 16 дуустал. За би гэхдээ 16-гийн 15 дугаар ишлэл хүртэл уншина. Үлдснийг нь би иргэдэнд тайлбарлаад явна. За бүгд хамтдаа эснийг харъя. Ингээд Мөшө Израильчуудыг аваад Зэгс тэнгисээс Шүүрийн цөл рүү хөдлөө. Тэд цөлөөр 3 өдөр яваад ус орсонгүй. Тэд Мараа гэдэг газар ирээд тэндхийн усыг нь ууж чадсангүй. Усан шорууг учир энэ газрыг Мараа гэж нэрлсэн юм санаж. Ард олон бид юу уух юм бэ хэмээн Мөшөөрөө гомдмолтов. Мөшө Яаваас тусламж ирэн хашгирахад Яавад тэнд нэгэн модыг үзүүлжээ. Мөшө үүнийг нь усан хаягаас ус цэнгэг боллоо. Тэнд Яава Израильчуудад зарлиг тогтоол хууль заавар өгч бас тэднийг тэнсэж соржээ. Тэр хэрэг таамаг бурхан Яавагийнхаа дуу хоолойг анхааран сонсож мэлмийнх нь өмнө зүгийг үлдээд тушаалуудад нь чих тавьж зарлиг үрийг нь сахиас би Египтчүүдэд буулгасан өвчнөөс нэгийг ч таамагт буулгахгүй. Учир юу хэмээмээс би бол та нарыг эвгэгч Яава гэлээ. Дараа нь тэднийг Элинд ирэхэд тэнд 12 булаг хасарвааны 70 мод байсан бөгөөд тэд усны дэргэд буудалжээ гэсэн. За эхлээд бүгдээрээ энэ 15 дугаар бүлгийн энэ төслийн хэсгийг ажиглая. Гурван хамгийн өмнө тэд Зэгс тэнгисээс, Улаан тэнгисээс Египтчүүдийн одоо тэр их цэргээс те Египтчүүдийн тэр одоо байрлалаас аврагдсан бурхны гайхамшиг. За энэ тухай өнгөрсөн номлол дээр бол хангалттай сайн тайлбарсан. За энэ дээр Израильчууд Мөшөтэй хамт юу гэж дуулсан бэ гэдэг нэг дуулалыг бүгдээрээ тэндээс хамтдаа харъя.
15-ын 2 дээрээс аг хүч айдуу минь яавэ. Аврал минь та билээ. Энэ бол миний бурхан, түүнийг л би шагшин, эцгийн минь бурхан, түүнийг л би дээдлэнэ. Энэ Израильчуудын бурхан хандаж хэлж байгаа үг шүү. Израильчууд бурханыг ямар гайхамшигтай юм, та бидний бурхан юм бэ, бид таныг дагах юм байна гэж ингэж хамаараа тунхаглаж байгаа, баярлан хөөрж байгаа тийм. Итгэлээ тунхаглаж байгаа гэсэн. Гураваас яавал хэмэгчин дайчаан алдар нэр нь яавэ. Өвгийнхөө ууланд яавал та өөрийнхнийгөө авчирч суулгана. Аяа яавэ. Гардаж таны байгуулсан ариун өргөө энэ билээ. Эзэн. Яавал үрдийн үрд хаанчлаа. Бид нар эндээс харах юм бол өвгийн ууланд яавал та өөрийнхнийгөө авчирч суулгана. Энэ Бурхны амлагдсан газрын тухай Израильчууд ярьж байгаа. Израильчууд бид Египтийн боолчлоос чөлөөлөгдөв. Хаагаар яваад хаана очих вэ? Та бидэнд юу өгсөн бэ гэдгийг маш сайн мэдж байгаа. Энэ дуулаас бид нар харж байна. За тэгвэл өнөөдөр уншсан энэ ишлэлд Израилийн итгэл хэр ер нь хэвэг байсан бэ гэдгийг харж болохоор юм. Эндээс 24-өөс харах юм бол ард олон бид юу уух юм бэ хэвээр мөшөөрөг гомнолд орж байгаа. Ард 3 хоног 9 цүлээр явсан. Тэр уух ус олоо гэж. Дахиад нэг зүйлийг бид нар эндээс ажиглах юм бол 25 дээр Яава Израильчуудад зарлиг тогтоож бие зааварч бас тэднийг тэнсэж сольжээ гэж. Энэ Бурхны чиглэлийн ажил. Бурхны өөрийнхөө ард түмнийг итгэлийг нь шалгах, тэдэнд итгэлийнхэн тухай зааж сургахаар тэднийг дагуулж явж байгаа гэсэн. Мэдээж Мөшө Израильчуудыг аваад Тэнгисээс гарлаа гэсэн боловч энэ нь эзний удирдлагын дагуу явж шээ. Тэгэхээр Бурхан нэг зүйлийг хэлжсэн. Энэ ард түмэн боолчлоос бие махбод нь чөлөөлөгдсөн гэсэн зүрх сэтгэл нь энэ боолчлосоо болоо хараахан болоогүй. Тийм учраас энэ ард түмнийг зааж суугаж итгэл нь ямар байгаа вэ гэдгийг тэднэрт ойлгож ухаар болгохтой. Би хинбэ? Би юу хийдэг вэ? Би бол байдаг шүү. Би та нарын бурхан гэдгийг улам илүү сайн мэдүүлэхийн тулд энэ мараа гэдэг газар авчирч байна. За тэгээд 40 жилийн турш ер нь та нар энэ Мөшө рүү, Аарон руу, удирдагч наруугаа гонгомлдож байгаа энэ Израильчуудын дуу хоолойг ер нь бол зүйлээ яллаас. Энэ бол хамгийн ихний зүйл байлаа. За тэгээд мэдээж тэднийг дараа нь Элин гэдэг газар авчирсан гэж. Тэгээд энэ 12 булаг 70 мод асуурны мод байсан. Энэ бол тэдэнд уух ус идэх зүйлийг хангалттай өгсөн газар гэж байна. Тэгээд хамгийн гол нь та нар итгэлээ хэр 3 хоногийн дотор та нар өнөөдөр намайг тэр зэгс тэнгисээс гаргаад амирчин аврахад дуулж байсан, тэр намайг магтж байсан магтаалч хайсан бэ. Өнөөдөр та нар Мөшөөрөө гөргөлж байгаа, Бурхан руу гөргөлж байгаа, Бурханы өмнө итгэлгүй байдлаа гомдолж байгаа гэдгийг харуулж байна гэдгийг нь ойлгож. Энд дээр нэг чухал зүйл гарч байгаа юм нь бол Бурхан биднэрт өөрийнхөө үгийг хэрвээ та нар ямар байх юм бол би юу хийх вэ гэж бас хэлж байгаа. Хамтаа 26-аас харъя. Хэрэг та нар Бурхан Явагийнхаа дуу хоолойг анхааран сонсож мэлмийнх нь өмнө зүгийг үлдээ тушаалуудад нь чих тавьж зэрлэг үрийн сархвас би Египтчүүдэд буулгасан өчнөөс нэгийг нь та нарт буулгах. Учир нь хэмээгээс би бол эдгэгч Ява билээ гэсэн. Миний өмнө зүгийг үлдэж тушаалууд зэрлэгүүдийн нь сархвас чихээ тавьбаас хамт байгаас гэсэн болцол тавьж байгаа гэдэг. Тэгэхээр эндээс эхлүүлээд Бурхан өөрийнхөө ард түмэнд миний өмнө дуулууртай байх, тушаа сахих, тэгвэл гар үр дүн нь ямар юм бэ гэдгийг харуулж байгаа гэсэн. Энэ байдлыг бид нар 3 хоногийн дотор өөрсдөө үзүүлсэн. Энд Бурхан
бурхан сорихоос гадна эдгээр өөрсдөө үзсэн. Тэднэрт дуулж байсан шигээр бурханд ашиглаж яагаад мөшөө шиг залбирсангүй вэ? Тэд хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Тэд гоншгоолсон, гомдолсон. Нөхцөл байдал тэдний итгэлийг үгүй хийж байгаа. Ийм амархан зүйлд тэдний итгэл унж байгаа байдлыг бид нэс харж байна. За тэгээд дараа нь бурхан хэрхэн хангадаг юм бэ? Миний үгээр явбал би таамсыг хэрхэн хангаж болох вэ гэдэг. Тэр элийн мэдэх газар авчирч тэднийг уух хөстө залхуулж байна, тийм. Энэ багц ишлэл яг итгэлийн амьдралын ихэнх үеийн нэг циклийг болол ер нь харуулдаг гэж үздэг. Ер нь ихэнх судлаачид бас тайлбар номууд ер нь гэрчлийн амьдрал дээр ч гэсэн энэ багц ишлэлээр толгойлж олон хүмүүс хүн ер нь бурханд итгээд бурхны үгийг тушаалуудыг дагаж амьдрах тэр цаг мөч тэр эхлэл дандаа бэрхшээлтэй болж байна. Үнэхээр хүн амьдралдаа би бурхантай хамт алхаж чинь би амьдралаа бурхны хүчээр дагуу явж ийн гэж зарим хүмүүс одоо энэ сайн ингэж явах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд тэр амьдрал үнэхээр болж өгдөг тийм. Үнэхээр хичээгээд байгаа мөртлөө нэг л болохгүй байдаг тийм. Шантармаар үе байдаг. Одоо энэ мараагээд энэ газрыг та нар уух ус байсан шиг ууж болохгүй хэцүү. Бүр үнэхээр энэ одоо гарцгүй болж байгаа юм шиг тийм ийм үе. Миний амьдрал бас байна. Тэгээ энэ үед бид нар хамгийн түрүүнд юу хийх юм бэ? Бид нар нөхцөл байдлаасаа илүү бид нар төрүүлээд эрхлээд бурхан руу анхаарлаа хандуулах хэрэгтэй л гэдэг. Тэр зүйлийг өнөөдөр бидэнд бурхан хэлдэг. Эхлээд над руу хаа. Итгэл өдрөө надтай. Ямар ч тохиолдолд би чамайг хангах бол. Ямар ч тохиолдолд би чамтай хамт байх болно. Эхлээд битгий гомдол байгаа зүйлдээ битгий шантар энэ чамайг иргэн тойрч байгаа нөхцөл байдал ямар нэгэн үйлстэй бүх анхаарлаа тавь. Зөвхөн бурхан руу анхаараа гэсэн энэ зүйлийг сануулж байна гэж энэ ишлээс бид нар ойлгож болох нэ. Тэгэхээр нөхцөл байдлаас шалтгаалж итгэлээ бүх алдаараа гэж сануулж байна. Эргээд бид нар амьдралаа хаа тийм үе тохиолдсон бол би үнэхээр бурханы үгний дагуу явж байгаа юм. Эсвэл би бурханы үгний дагуу, түүний хүслийн дагуу би яг тэр замаар нь алхаж байна гэж бодсон ч гэсэн буруу яваад байгаа юм биш үстэй гэж өөртөө хяналт тавих хэрэгтэй. Өөрийгөө байнга шүүж, тунгааж ажиллаж явах хэрэгтэй. Хөндлөнгөөс бас өөрийгөө харах хэрэгтэй. Тэм цаг гарч байгаарай гэж зөвлөсөн. За 16 дугаар бүлэг бол ер нь Библийн чухал бас хуучин гэрээний бас нэлийн аргил түүхүүдийн нэг. Энд бол бурхан Израилийн ард түмэнд мана гэдэг талх өгч байгаа тийм. Тэднийг өглөө талхаар үдшин хаар хангаж байгаа. Эцэг хангадаг гэдгээ өөрөө бас харуулдаг энэ зүйл байна. За 15 дугаар ишлэл төрөл бүгдээр хамтдаа уншия. Текст Библийн ишлэлийг харцгаая. Израилийн хотол түмэн Элимээс хөдөлж Египтээс гарснаас хойш 2 дахь сарын 15 дахь өдөр Элим болон Синай уулын хоорондох Син цүлд ирвэ. Тэр цүлд Израилийн хотол түмэн бүгдээрээ Мөшө Ахрон хоёрын өдөөс гонгомжлээ. Израильчууд бид Египтийн нутагт Мартал хоороны дэргэд суугаад садтал хоол иддэг байхдаа Явагийн мотор дор өгсөн бол дээр гэж. Та нар энэ олон түмнийг бүгдийг нь өсгөж алах гэж бидний энэ зүйлд авчирсан байна гэсэн. Ява Мөшөд харж бай. Би та нарт Тэнгэрээс хүнсээр бороо оруулна. Хүмүүс гадаа гараад өдөр бүр хонгийнхоо хэрэгцээгээр цуглуулах ёстой. Тийхүү би тэднийг хууль зааврын дагуу явах эсхийг сорно. Харин 6 дахь өдөр бүрийнхээ төв цуглуулгаас 2 дахин ихийг базааж авах ёстой билээ. Мөшө Ахрон хоёр Израильчуудад бүгдд нь гагцгүй Яава та нарыг Египтийн нутгаас гаргасан гэдгийг та нар энэ өдөрш мэдж байгаа. Та нар өглөө гэхэд Явагийн сүр жавхлан харна. Яагаад гэвэл Яава өөрийнх нь эсрэг өглөн гомдмолтхийг чинь сонссон. Бид хин юм бэ? Та нар юунд бидний өдөөс гомдмолтоод байгаа юм бэ гэв. Яава оройн та нарт идэх мах өгч өглөө талхыг цадтал өгнө. Өвдөөс нь та нарын гомдмолтох гомдлыг чинь Яава сонссон.
Бид хэн юм бэ? Та нар бидний эсрэг биш харин Явагийн эсрэг гомдолдож байна гэв. Мөшө Ахронд гомдолдохыг чинь Ява сонссон учраас түүний өмнө хаалтан эсгээ гэж Израилийн хотод түмэнд хэлв. Ахрон Израилийн хотод түмэнд хэлж байхад тэд цөл рүү хартал Явагийн сүр жавхлан үүлэн донд харагдсан тэрэ. Ява Мөшөд хандаж Израильчуудын гомдолдохыг би сонслоо. Үдшийн бүрийгээс та нар мах идэж өглөө талхан садах болно. Би бол Ява та нарын бурхан гэдгийг та нар мэдэх болно гэж тэдэнд хэлхимэн айлдав. Үдшийн бүдэн шууд нисэж ирээд хуаран бүрхэж өглөөгөө хуаран тойрон шүүдэр буусан байлаа. Шүүдэр арилахад газрын херов гэлтэй жижиг үрлэнцэр юмс цөлийн гадаргуу дээр өлдөв. Израильчууд түүнийг хараад юу болохыг мэдэхгүй тул ахан дүүс өөр зураг энэ юу вэ гэлцэн. Мөшө тэдэнд энэ бол та нарын хүнсэнд зориулж Явагийн өгсөн тал юм аа гэсэн. За энд Израильчуудын нөгөө өнөхөл ээлжилт гомдол дахин гарч ирж байна. Бурхны гайхамшиг, Бурхны юу хийж байгаа, Бурхан хаашаа чиглүүлж байгаа вэ гэдгийг харсаар үжиж тэдний хийж байгаа ихний алхмууд нь бол дандаа тийм итгэлийн уналттай бүр огт танихгүй одоо Бурханд танихгүй хүмүүст ярьж байгаа мэдтгийн үйлдэл гаргаж байгаа. Тэгээд бид нар эндээс сая за хэдгээр ишлэлээр та нар энэ зүйл биднийг үсгэж алах гэж авчирсан гэж. Израильчууд тэдэнд бид Египтийн нутагт махтай тоогооны дэргэд суугаад цацтал хоол иддэг байхдаа Явагийн нутагтаа өсөн бол дээлээжээ гэж байна. Та нар энэ олон түмний бүгдийг нь үсгэж алах гэж бидний энэ зүйл авчирсан байна гэцгээ. Эргээд бид нар номлолын ихэнд уншсан Бурханд хандаж тэднэрээ дуулжсэн Магдалины дуулсан. Тэд юу гэж дуулжсэн бэ? Та бол бидний аврагч Бурхан. Та бол дайдаг Бурхантай. Та бол Ява. Та биднийг өөрийнхөө амласан газар хаваачин гэж. Тэр очих ёстой газараа харж исэн хүмүүс өнөөдөр энд биднийг та нар алах гэж энд авчирвоо гэж гомдлож байгаа байна. Тэгэхээр хүний итгэл тэг ямар богинохон хугацаанд бидний энэ нөхцөл байдал хүний итгэлийг унгааж болох юм бэ гэдгийг энэ түүхээс бид ажиглаа. Одоо энэ бол яг энэ түүх бол тэр Марагийн тусгүй газар байснаас занг сар орчмын дараа болж байгаа юм гэж үздэг байхгүй. Бурхан тусгүй газарч өөрийнхөө гайхамшигаар тэднийг цанхаагийн тайлсан. Харин эд хоолгүй энэ үед тэдний хоолой хүнсээр ханган тодорхой гэж уг нь бид нар бол энэ Библийн уншаад бол тэгж ойлгомоор те. Тэгвэл Израильчууд ингээгүй байгааг хараарай. Тэгэхээр эндээс нэг зүйлийг харах юм бол энэ хүний мөн чанар явж байгаа шүү. Өнөөдөр бид итгэлийн амьдралаар итгэгчгээд алхаж байгаа ч гэсэн нөхцөл байдал бидний хүрээлж байгаа нөлөөлөл бидний итгэлийг бидний өөрсдөө ч мэдээгүй байгаа тохиолдолд унгааж болох юм аа гэдэг дээр анхаараа гэдэг үгнээс энэ түүх Библи бичгтээ өнөөдөр бидний ард дээр ирж байгаа гэдэг байна. Тэгэхээр одоо ч гэсэн энэ түүх биднэрт анхааралтай бай, сэрэмжтэй бай гэдгийг хэлж байгаа гэж ойлгож байна. Дэд хууль намын 8 дугаар бүлгээс бид нэг хэдэн ишлэл уншъя. Дэд хууль намын 8 дугаар бүлгээс 2-оос нь эхлээд хамтдаа дэд хууль 8. Энэ 40 жилийн туршид та нарыг зэлүүд цөлөөр хөдлөн дагуулсан Бурхан Явагийнхаа зам харгуй бүрийг санаж явбал тухайн дэд хууль нам бичигдэж тухайн үеийн Израильчуудад хандаж хэлсэн ч гэсэн өнөөгийн биднэрт энийг сануулж байгаа. Энэ нь та нарыг номхуулж шалгах зүрх сэтгэл чинь байгааг мэдэх тушаалуудыг нь дагах эсхийг үзэхийн тулд байваа гэсэн. Энэ зөвхөн Израильчуудыг үлсгэлэнгөөс аврахын тулд байгаагүй гэдгийг энд маш тодорхой бичсэн байна, тийм.
Хүн дан ганц хоолоор бус харин Яавагийн амнаас гарах үг бүрээр амьдрдаг болохыг ойлгуулахын тулд та нарыг өлсөж номхруулад өөрсдийн чинж эцэг өвгдийн чинж мэддэггүй маанаар та нарыг хоолж байсан юм аа. Энэ түүхийн тайлбар дэд хөл номын энэ дээр нэг тайлбар нь явж байна тийм. Та нарыг өлсөж номхруулад өөрсдийн чинж эцэг өвгдийн чинж мэддэггүй маанаар та нарыг хооллож байсан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр би та нарын бурхан, та нар өдөр бүр надтай хамааралтай байх хэрэгтэй. Та нар миний тушаа заврыг дагаж надтай хамт байх нь ямар чухал юм бэ гэдгийг л ойлгуулахын тулд. За тэгээд бид нар энэ 15 дугаар ишлэлээс хоошоогоо энэ текстүүдээ харах юм бол тушаал болж байгаа. Та нар өөрсдийнхөө нэг амир хатаа өөрсдийнхөө хүмүүс яг өөрсдийнхөө тодорхой хэмжээгээр авах. Нэг хамгийн хоолоо авах гэсэн. Нөөцөж болохгүй. Бага бүх савндаа битгий нөөцлөөр хийж хэлж байгаа. Гэсэн ч дуулахгүй хүмүүс нөөцөлсөн. Маргааш өглөө босоод тэр маань яасан бэ? Үтсэн, үнхэрсэн, эдхийн аргагүй болсон. Тэгээд бурхан бол өдөр бүр тэр маанаг өөрсдөө өдөр бүр өөрийнхөө тэнгэрээс бусан тэр талхаар өөрийнхөө ард түмнийг хооллож. Тэгээд 6 дахь өдөр 2 дахин их маана авсан. 2 дахин нэг өдөр 2 өдрийнхийг аваа гэсэн. За энэ дараа яасан? Маргааш нь онцлог амралтын өдрөөс байна. Тэгэхээр нэг зүйлийг бид нэр анхаарах. Энэ нөгөө Синай уулын голд яваад байгаа. Синай уулан дээр арайхан очоогүй байгаа. Хууль өгөгдөөгүй байгаа тийм. Амралтын өдрийн хууль тэр 10 хууль өгөгдөөгүй байгаа хүн мөртлөө яг энэ цаг мөчид бурхан тэднэрт бас хуулийн тухай ойлголт өгч байна. Амралтын өдрийн тухай ойлголт өгч байна. Мараа гэдэг газар өөрийнхөө нэг би бол итгэгч гэдэгтэй нэг мөн чанарыг илэрхийлсэн. Одоо та нар хууль яаж даах ёстой юм даахгүй бол яах юм бэ гэдгийг энэ бас энэ хүмүүсээр дамжуулж зааж өгöd. За тэр амралтын өдрийн өмнөх өдөр те 6 дахь өдөр нөгөө цуглуулж авсан маань амралтын өдөр муудаагүй өртөөгүй яг шинээрээ хэвээрээ байсан. Тэр эн чинь би маргааш хооллохгүй болвол яах вэ гэдэг тэр айцаас харин чи бурханд найдвал бурхан чамайг хангах юмаа гэсэн итгэл найдварыг бурхан үзүүлээд байгаа. Бурханд найд зөвхөн надад. Бурхан өөрийнхөө ард түмнийг сорьсон, арав болгосон, эцэст нь хангасан. Ерөөсөө гэдэг энэ дур зүргийг яг энэ түүхээс хараасан. Яагаад өдөр болгон энэ талхыг өгөөд байгаа юм бэ? 7 хоногор нь ч юм уу сарын нөөцөөр нь яагаад өгөөг юм бэ? Бурхан чадахгүй дээ биш. Бурхан хангалттай өгөө. 40 жил жидэх маанагийн нэг өдөр бурхан өгч байна. Хамгийн чухал зүйл бурхан өдөр бүр чи надтай хамааралтай бай гэдэг тэр зүйлийг л ойлгох хэрэгтэй. Өдөр бүр чи надтай хамааралтай бай. Өдөр бүрийн амьдрал чинь надаас хамаарч өдөр бүр би чамайг хангадаг шүү гэдгийг ойлгох. Бид нар өнөөдөр бурхан бидний амьдралын талбар бүрт бидний анзаараагүй зүйл болгон дээр бурхан биднийг ивэж нэгүүлсэж хамгаалж идэг гэдгийг л санаа. Үнэхээр бид нар энэ дундаас маш цөөхнийг нь олж хардаг. Маш цөөхнийг нь бид нар хүмүүст гэрчилдэг. Гэхдээ бидний амьдралын талбар бүр бурханы хяналт, бурханы нэгүүлсэл дор байгаа гэдгийг итгэж хүн бүр санаасаа хүн бүр талархаж амьдраасаа гэж сануулсан. Тэгэхээр өнөөдрийн энэ бидний уншсан энэ түүхүүдээс бид нэр олон зүйлийг ойлгож болно. За энэ дундаас бид нэр онцолж харах зүйлүүд нь сорилт ирэхэд бид нар гомдуулах биш залбирч сураа. Бурхан руу хандаа гэсэн. Бурхантай үргэлж яваа. Израиль хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Израилийн ард түмэн. Израилийн ард түмэн хамгийн түрүүнд 40 жил гомдолсон. Мосе үргэлж бурханд ашиглаж залбирдаг гэсэн. Бурхан өнөөдрийн хэрэгцээг хангана. Маргаашийн хэрэгцээг хангана. Өдөр бүр бурханд найдаж амьдарч сураарай гэдэг зүйл. Бид нар өнөөдөр маргааш юу болохыг мэдэхгүй.
бидний амьдрал амьсгал хүртэл Бурханаар өдөр бүр хангаж байгаа гэдгийг бид нар санаасаа л гэж үзсэн. Бурхантай өдөр бүр харилцтай сая ярьлаа ш. Өдөр бүр бид энэ цөлд эзний Тэнгэрээс унсан маанаг идчихсэн бол бид нар өнөөдөр яах вэ? Өдөр бүр Бурхантай харилцах. Есүстэй хамт байх гэсэн. Есүстэй өглөө болгон уулзах. Өглөө болгон Бурхан өөрийнхөө ард түмнийг хамгийн шинэ дэжигтэй талхаартай махаар оройн үдэш махаар хангаж ирсэн бол Есүс бидний амьдрал өргөлж тийзүүлээ. Хамгийн гол нь өглөө бүр Есүстэй уулзаж өдөр бүр түнтэй хамт байгаасаа, эзэн бүхний хамт байгаасаа гэж. Есүс бол бидний амьдралын бүх талбарт утга учир байх ёстой юм шүү гэдэг энэ зүйлийг өнөөдрийн түүх маань биднээс сануулдаг. Тэгэхээр Израильчуудын хамгийн том асуудал юу байсан бэ гэж бид нар эргээгээ бодъё. Тэд нар энэ цөлийг хэрхэн дан туулах, уух ус, идэх хоол, бие махбодын ядрал цуцгалт байсан уу? Энэ цөлийн амьдралыг туулж Бурхны амлагдсан тэр сүү балаар бэлгсэн газар очиход хамгийн том бэрхшээл юу байсан бэ? Энэ зүгээр л тэдний итгэл байсан байхгүй. Тэдний итгэлийн сул дорой байдал, дуулуургүй байдал 40 жил энэ ард түмнийг цөлд гацаасан. Сүү балаар бэлгсэн нутагт очиж өөрсдийнхөө тэр шинэ амьдралыг шинэ улс үндэслээ цогцоох тэр замд саад болсон зүйл тийм саамаг итгэл. Мөшийг дагаад Бурхныг дагаад ингээд дуулаад дагаад одоо бүх зүрх сэтгэлийн Бурхныг дагаад амуу гэдэггүй. Жохон л асуудал бэрхшээл гаргал гомдолдог тийм. Нөгөө тэр итгэл хайцсан бэ. Нөгөө тэр Бурхны тэр дүр төрхийг харж байсан, Бурхны тэр гайхамшигыг харж байсан тэдгэр хүмүүсийн итгэл үнэмшил хаашаа алга болчихоо гэтэл энэ 40 жил Израильчууд гомдолдож байгаа. Тэр бид нар өнөөдөр бид нар энэ түүхээс юу суралцаж авах юм бэ гэхээр бид нар бас л ялгаа байхгүй хүн болгон өөрөөсөө хараасаа гэж. Битгий гомдол. Миний итгэлийн амьдрал өнөөдөр Бурхны надад энэ дэлхийд байх хугацаанд өгсөн тэр үнэхээр шинэ амьдрал, шинэ зүйлийг би цогцлох яг тэр амьдралаа би өнөөдөр эхэлж чадвуу. Харин эхлэхэд л би өөрийнхөө тэр саармаг итгэл дундаа наач нэг ороод, цаач нэг ороод, урагшаа нэг алхаад, хоошоо нэг алхаж амьдраад гацаад байна уу гэдэгтээ бодосоо гэсэн тэр мессеж байх гэж би бол өөртөө бодож байна. Би энэ зүйлийг уншиж байхдаа бас өөртөө маш их зүйлийг тусгаж авч, гэмшиж бас олон зүйл дээр өөрчлөлт гаргая гэсэн шийдвэртэйгээр би түүхийг уншиж залбирчээ. Надад эргээгээд харахад маш олон талбар байна. Би үнэхээр бас зарим нэг зүйлийг за энэ зүгээр дээ эсвэл мартчихсан тийм гэсэн ч би зарим нэг зүйлийг ингээд өөрөөсөө ч мэдлгүйгээр ингээд хийгээд байдаг бас нэг тийм саам талбар байдсан байна гэж би олж хараад байна. Тэгэхээр үнэхээр Бурхан намайг шинжлээ, би чам шинэ амьдрал өгье, чи надтай хамт үргэлж алхах гэж тэр амьдралуу дуудсан л юм бол би яг тэр замаар тууштай алхсан шиг алхая гэсэн шийдвэр. Гэхдээ уучлаарай энэ шийдвэрийг би бас нэлээд жилийн өмнө гаргаж ирсэн. Би анх итгэж болохдоо л гаргаж ирсэн. Гэхдээ эргээгээд би өөрлөгөө харах, би зарим нэг талбар дээр илүү сайжрах ёстой байна гэдэг тэр зүйлээ илүү олж харж байгаа л гэсэн. Итгэлийн амьдрал болвол ингэж л байдаг. Бид үргэлж Бурхан руу ойртож түүний Есүсийн дүр төрхтэй ижилхэн болохын тулд хүчтэй амьдраасаа гэж ойлгосон. Иохан 6:35 дээр энэ зүйл. Есүс би бол амийг өгөгч хоол нөө. Над руу ирэх чинь өсөхгүй, надад итгэх чинь хизээч цангахгүй гэсэн. Энэ бол Есүс өөрөө хэлсэн. Есүс өөрөө би чамтай ямар харилцаатай байх юм бэ гэдгийг л харуулдаг. Өнөөдөр энэ түүхтэй яг л ажил. Бурхан Тэнгэрээс маана ууж Израилийн ард түмнийг хоол хүнсээр хангаж ирсэн бол
Есүс өдөр бүр чи миний үгтэй, надтай, миний оршихуйтай, миний ариун сүнстэй, хүчтэй байж надтай хамт байгаа ч гэсэн. За тэгээд хамгийн сүүлд нэг маш товчхон жишээ хэлэхэд өчигдөр манай хүн надаас нэг зүйл асуусан. Аава одоо 15 настай. Би Facebook юм уу Instagram тай болмоор байна. Чи яагаад би чамаг ер нь 16 нас хүрсэн чи би энэ зүйлийг болох сонирхолтой би өмнө хэлчихсэн л та. Тэгсэн өчтөр тэгж юм. Тэгэхээр би бодож үзээ. Тэгээд ямар учиртай юм гэсэн чинь би найз нөхдөсөө би одоо энэ үеийнхнаасаа харилцаа холбоо тасраад байна. Юу болж байгааг би юусаа одоо мэдэхгүй байна гэж бодож байгаа. Тэгээд би яг бодож үзээ болохгүй ч юм байхгүй. Яг нас нь болсон. Гэхдээ би яг 16 нас гэж бодож ирсэн. Гэхдээ нэг зүйлийг би дараа нь оройн би энэ зүгээр номтой холбоотой ишлэн уншаад бодож байхдаа яагаад миний хөө өдөр бүр бурхантай сууж бурхны өмнө Библийг уншиж түүнд залбирч хаагдахгүй юм бэ? Яагаад хамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ энэ амьдралд нь хамгийн чухал хэрэгцээтэй тэр зүйлийг би гэж нэг намайг тавихгүй мөртлөө би энэ дэлхийгээс би хүрээлээсээ тасарч ийн гэж надаас Facebook, Instagram нэрээд өгч гэж гойх болоо гэхдээ эргээд би өөртөө бас жоохон шүмжлэлтэй болсон. Би үр хөвгтөө өнөдөр яг тэр зарчмыг ойлгуулаагүй, яг тэр зарчмыг амьдруулж чадахгүй байгаа юм байна. Энэ бол бас миний нэг алдаа байхгүй. Аав хүний үр хөвгтөө бурхантай ойрхон байх, үр хөвгтөө бурхны өмнө дуулууртай байх гэдэг тэр бурхны тушаалыг биелүүлээгүй яваагийн нэг илрэл одоо харагдаж байгаа байхгүй. Аюу энгийн зүйл дээр. За мэдээж сая бол тэр нөгөө христчинтэй хөдөлгөөний цуснд яваад ирсэн л дээ. Тэнд мэдээж ингээд үг сонсон. Гэхдээ өдөр бүр Есүстэй хамт гэдэг тэр зүйлийг ярихгүйгээр би харин өдөр бүр би тэр сошиал тэр зүйлээр хамтаж энэ дэлхийн ертөнцийн найз нөхдөд холбогдмоор байна гэдгийг нэг номер тавьж надад хэлж байгаа нь бас нэг зүйлийг бодуулж байгаа. Тэгэхээр хүн бүр бас энэ зүйлийг өөртөө тусгаж яваарай. Үр хөвгтдээ найз нөхдөдөө бас тусгаж аваад сайн зөвлөгөө өгөх гэсэн. Тэгэхээр өнөөдрийн бидний ярьсан зүйл бол хоёр зүйлийг ярьлаа шүү дээ, тийм. Нөхцөл байдлаас шалтгаалж итгэл сорилтдгийн шүү. Тэрнээр хамгийн түрүүнд гомдлохоос илүү бурхан руу хандаарай гэдэг гэсэн. Хоёрдугаарт нь бол өдөр бүр бурхантай, өдөр бүр Есүстэй хамт сэрээрээ, түүнтэй хамт алхаарай гэдэг. Энэ хоёр зүйлийг өнөөдрийн үгээр дамжуулж бурхан биднэрт хэлж байна гэж. Та бүхнийгээ уншуулъя. За хамтдаа залбираад эцэг Есүс танд үнэхээр талархъя. Өдөр бүр та биднийг хангадаг, өдөр бүр таны нэгүсэл бидний амьдрал дүүрэн байдгийн төлөө Есүс танд талархъя. Та өөрийнхөө буулганд ор бидний хөтлөн дагууллаасаа өдөр бүр та бидний ачаа үүсч, та биднийг заан сургаж, та биднийг урамшуулж, ариун сүнсээр хүч хөрчүүлж, таны үгнээс суралцдаг байлгаж өгнө гэж танаас байна. Үнэхээр таны тушаа загваруудыг дагдаг, таны үгийн дагуу амьдардаг, танд тааламжтай. Үнэхээр таны сайн дагалдагч байхад Есүс та биднийг хүчиг өгч дагуулаарай гэж таны хаан нэрээр залбирanгуйя. Амен. Маш баярлалаа.